Сайн байцгаана уу эрхэм мөдөд үзэгчдээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв илэгний хавдар. Тэгэхээр энэ өвчнөр өвчлөхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрт онцлох, нийгэмд өвчлсөн тохиолдолд эмчилгээний аргуудын тухай мэддэг байна гэдэг хамгийн чухал юм. Тэгэхээр би өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр интермед эмнэлгийн мэдээгүйжилэг, эрчим эмчилгээний тасгийн эмч Саранбаатрыг ураад байгаамаа. Эрхэм мөдөд телевиз үзэгчдийнхээ энэ өдрийн агуулan айлтгая. Манай ард түмэн эртнээс илгээрээ инх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл инх, элэг бүтэн сайн сайхан амьдарч явна хэмээн өөр зураа хэлцдэг нь бас оргүй үг биш юм. Ингээд үзэгч та өнөөдрийн маань сэдв илэгний хавдрын талаар ярилцах нэ гэдгийг төвөггүй тааж мэдсэн бахаа гэж бодож байна. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт интермед эмнэлгийн элэг зүс нойр улчирхайн тасгийн мэсэслийн засгийн эмч инх хамгаалан за мөн хоол уусруулах эмгэг судлалын эмч Саран Туяанар хүрэлцэн ирсэн байгаа. За мөн бусад эмч нар маань ч гэсэн хүрэлцэн ирсэн байгаа. Дараа энэ эмч нартайгаа бид нар нэвтрүүлгийн явцад ерөнхийдөө танилцаад явах учраас эхэндээ ярианыхаа эхэнд одоо Саран Туяан эмчтэй хандаж асуултаа тавья. Саран Туяан эмч та элэгний үндсэн үйл ажиллагаа үүргийн тухай бидэнд товч ярьж өгөөч. Элэг маань нэлээд олон нийлмэл үйл ажиллагааг явуулдаг юм эрхтэн байгаа. За тэгэхээр энэ элэгнийхээ үүргийг бид энэ дэлгэцэнд харуулсан байна. За юун түрүүн элэг маань хоол босрох замаас шимэгдсэн шимт бодисыг нөөцлөх үүрэгтэй. За мөн хүний биед амин чухал амин дэмүүдийг өөртөө нөөцлөх хэрэгтэй болсон цагт буцаад цусны урсгалд нийлүүлж яадаг бол хорт бодис эм бэлтгэл бие организмд орсон бүтээгдэхүүнийг хоргүй хэлбэр шилжүүлэн цөстэй хамт ялгаруулдаг юм үргүүсдэгдэг. Нөгөө талаас цусны эргэлтэнд орсон нянг механикаар шүүн за шаардлагатай тохиолдолд шимт бодисыг задлж энерги их үүсвэрийг бий болгож яадаг. Бас нэгэн чухал үүрэг нь энэ цус бүргэлтийн тогтолцоонд оролцдог амин чухал уургуудыг нийлэгжүүлдэг юм хэрэгтэй юм аа. Нийлэгжүүлдэг, шүүдэг, би хүний бие махбодын төв лаборатори гэж бид нар энэ эрхтнийг нэрлэдэг. Тэгэхээр элгийг бас монголчууд төлждөг эрхтэн гэж ярьдаг штэ. Элэг бол төлждөг эрхтэн гэдэг. Ямар учраас тэгж нэрлэдэг? Төлжин гэхээр ямар нэгэн байдлаар аль нэг хэсэг нь эдгэрч илаашхыг хэлж гинүү гадаргуй хувь аль эсвэл ургадаг гэдэг утгаар нь хэлж гинүү. Яагаад тэгж хэлдэг юм болоо? За тэгэхээр элэг маань та бүхэн урд нь дурдсан элэг маань өөрөө их хоёр газраас цусан хангамж идэг. Цусан хамжаар маш баялаг. Тэгээ юун дээрээ үндэслээд элэг маань нөхөн төлчих элэгний эс маань өөрөө нөхөн төлчих чадвар их сайн эрхтэн. Өөрөөр хэлбэл энэ маань гэхдээ үйл ажиллагааны хувьд нөхөн төлчих чадварыг ярьж байгаа. Түүнээс бидний айл нэг дэлбэнг тариад авсан тохиолдолд энэ дэлбэн маань нөхөд ургана гэсэн үг биш. Илүү үлдсэн дэлбэн маань энэ элбэнгийнхаа үйл ажиллагааг томрох замаар энэ үйл ажиллагаагаа нөхөж ажиллана. Энүүгээрээ би организм элэг тариулсан хүний одоо хүнд жишээлбэл элэгний дутагдлалд орохгүй үйл ажиллагаанд хэвэн яваад байдаг юм боломж бий болтгоо. 2014 оны байдлаар манай улс 100 мянган хүн тутамдах элэгний хавдрын нас баралтаар дэлхийд 1-р байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 8 дахин их байна. Хүн амын 10 хүн тутмын нэг нь элэгний Б вирустай байгаа бөгөөд нийт хүн амын 11.2% нь элэгний С вирустай байгаа маань. Шалтгааныг авч үзвэл элэгний хавдрын 75% нь архаг Б, С, Д вирусын халдвараас үүдэлтэй, 25% нь архаг архиталтаас үүдэлтэй хэмээн тогтоогдсон байна. Илэгний хавдрын шалтгаан юу юм? Чухам юунаас болоод яагаад хавдар шилждгийг энэ талаар бас мэрэгжлийн хүн инх хамгаалын эмчийнхээ бас бодлыг одоо зөвлөгөөг сонсомоор байна. Тэгэхээр элэгний хавдар гэдэг нь юу юм гэхлээр зэрэг хүний биеийн одоо дархлааны систем бол энэ эсийн ургалтыг бол байнга хянжидаг. Одоо зарим үйл ажиллагааны одоо алдагдлалд ороод хөшөрсөн гэх юм уу тийм эсүүдийг бол организм өөрөөсөө зайлуулж идэг. Тэгтэл одоо элэгний одоо гадны нөлөөгөөр тухайлбал бол вирус гепатитийн одоо архаг үргэлжлэлээр олон жил өвдсөн элэг. Тэр үед бол одоо нөгөө дархлааны хяналтанд байж байгаа хэвээр элэгний эсийн одоо солигдох явц бол хяналтнаас гараад одоо мутац хувиралд орсон эсүүд замраагүй ихээр ургах явцыг бид хавдар гэж хэлдэг. За элэгний хавдрын хамгийн аюултай тал нь бол одоо давшингуу ихээр одоо үржих, олон газар үүсэх, зэрэг үүсэх байдаг ч юм уу гэж явсараад элэгний үйл ажиллагааг алдагдуулдаг. Гэхдээ энэ элэгний одоо хавдрын эс бол элэгний үйл ажиллагаанд бол ямар ч одоо нэмэр байхгүй. Тэгээд одоо явсараад одоо хэрвээ их оройтож онцлогдох юм бол амь насанд аюултай ийм харамсалтай байдал төрдөг ийм хэцүү өвчин байгаа. Манай аав вирусгүй, манай ээж вирусгүй байсан мөртлөө элэгний хавдраар өвдчлөө, хагалгаанд орлоо гэд хүмүүс ярьдаг. Энэ одоо ямар учиртай? Яагаад ийм байд юм бэ? Их зөв асуулт байна. Яагаад тэгэхээр бид нар зөвхөн л одоо вирустэй л хүн бол элэгний хавдраар өвчлөнө гэж бодож болохгүй нэ шүү дээ. Тэгэхээр орчин үед бол бид юу гэж тайлбарлаж байгаа гэхээр одоо архиталт
арх хэтрүүлэн хэрэглэх энэ явдал бол одоо бас илгэний хавдрын удаан хугацааны тийм. Тэгээ ялангуяа вирустэй хүмүүс хэрвээ арх хэрэглэх юм бол ингээ хоёр хортой хүчин зүйл хавсарч үйлчлээд одоо илгэний хавдраар өвдөх, илгэний хатууралд хүрэх эрсдэл нэмэгдэх нэг талаас. А нөгөө талаас бол орчин үед бол энэ хит таргалалт илүү жин одоо хавдар үүсгэхний хамгийн гол одоо хүчин зүйл илгэний өөхчлөлт. Энэ одоо Америк бусад орнд бол харьцангуй манай Монголыг бодох юм бол илгэний вирус гепатитын хувь хэмжээ бол бага шүү дээ. Тэгсэрнэ тэр улсууд бол одоо хит таргалалт илгэний өөхчлөлт өвчийг байгаатай холбоотойгоор илгэний одоо хавдрын тохиолдох тоо бол жил тутам ихсэж байгаа. Илгэний архаг эмгэг үүсгэгч шалтгааныг 3 том бүлэгт хуваан авч үздэг. Нэгдүгээрт элэг гэмтээгч вирус нянгийн халдвар. Манай улсын хувьд элгийг сонгомлоор гэмтэн архаг өрөвсөл үүсгдэг Б, С, Дельта вирусын халдвар өндөр тархсан байдаг нь элэгний архаг хүчин үүсгэх үндсэн шалтгаан болдог. Хоёрдугаарт хорт бодис. Тэр дундаа архи тамхи, эм бэлдмэл, химийн бодис. Хүний биед орсон ямар ч бодис цусны эргэлтэд орсон тохиолдолд бөөрөөр эсвэл илгээр дамжин биеэс гадагшилдаг. Тухайн бодисын тун, хугацаа, хүний биеийн онцлог зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалan илрэх шинж тэмдэг харилцан адилгүй байдаг. 3 дугаарт дотоод шалтгаан. Дархлааны урвал буюу хувь хүний бие организмтай холбоотой удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр элэгний архаг өрөвсөл үүсдэг. Хүүхд ер нь хэр нөлөөлдөг вэ? Бид нар нэг хүүхдтэй ааруулъя гэдэх бол зүгээр сайн гээл ер нь эртнээс тэгж ярьдаг штэ. Тий, элэг хордуулдаг бас нэг хортой бодис нь энэ мөөгөнцрөөс ялгардаг афлатоксин гэдэг энэ хорийн нөлөөгөөр элэгэнд шууд элэг хордуулах элэгний хавдар үүсэх юм эрсдлийг маш их хүчтэй хэсгэж яадаг. Тэгэхээр хэрвээ тэр үнэхээр хөгс мөөгөнцөр маань хүнсний мөөгөнцрүүд гэсэн үг шүү дээ, тий. Түүнээс энэ мөөгөнцөрт өвчин биш шүү дээ. Мөөгөнцөрт өвчин биш, хүнсний мөөгөнцрөөс байгаа мөөгөнцрүүд гэсэн үг тийм. Тэгээ мөөгөнцрүүдээс хэрэг афлатоксин ялгаруулдаг мөөгөнцөр бол тэр маань хэрэглэхэд элэгний хавдар үүсэх эрсдлийг хэсгэнэ л. Элэгний хавдрын өвчлөлд бол голлох шалтгаан бол вирусын шалтгаанд энэ элгэний өвчлөл хавдар бол их байна гэж ярьж байгаа. Тэр энэ элгийг өөрөө яаж гэмтээж ямар болгодог юм бэ? За элгэний вируст одоо гепатитын гол одоо хор дагавар, үр дагавар гэх юм уу те. Тэр бол 1-2 жилийн асуудал биш, маш олон жил ингэж хоримтлагдаж явж байгаад элгийг хатууруулад одоо хэвийн үйл ажиллагаатай эсийг цөөхөн болгоод элэг бол ажиллагаагүй тийм хатуурсан одоо эд болох нь шүү дээ. Тэгээд тэрэн дундаас одоо түрүү чи миний ярьдаг нөгөө эсийн зөв ургах процесс, зөв нөхөн төлжих солигдох тэр процесс одоо очиж нөлөөлөд одоо хортой хавдар үүсэх юм орчин болоод байгаа. А тэгээ энэ дотроос бол бас энэ Б гепатитын вирус бол бас маш хортой. Ихэвчлэн бол одоо бид нар ингээд вирусын халдвар явагддаг юм байна, гепатит явагддаг юм байна, хатуурал явагддаг юм байна. Тэгээд явж байгаад хавдард үүсгэсэн юм үе шатууд ярих гэдэг шүү дээ. А тэгтэл Б вируст одоо гепатитаар өвдсөн хүмүүс дээр болохоор одоо Б вирусын өөрийн эсийн геном элгэний эсийн эсэд геномд очиж суугаад тэгээд одоо маш урдан хугацаанд нөгөө элийг хатууруулахаас өмнө хавдар үүсгдэг юм аюултай. Тийм учраас бол энэ Б гепатитаар өвдсөн залуу хүмүүсийн дунд бол элгэний хавдар тохиолдох эрсдэл өндөртэй. С вирусын халдвар авсан хүмүүсийн ерөнхийдөө нэг 75-аас 85% нь бол архаг өрөвсөлд шилждэг. За энэ архаг өрөвсөл маань маш олон жилийн хугацааны дараа 20-30% нь ер нь элэгний цирроз үүсгдэг гэж үздэг. Тэгээ энэ цирроз нэгэнд үүссэн байгаа тохиолдолд жилдээ 2-7% нь элэгний өмөнгөөр өвдөж байдгаа гэсэн ийм нэг зургийг харуулж байна. Тэгэхээр энэ дээр чинь 75-аас 85% гэдэг чинь 25-аас 15% нь ерөнхийдөө энэ үйл явцад орохгүй байх боломжтой гэсэн. Өөрөөр бид архаг өрөвсөл үүсэхгүйгээр С вирусээр өвдөхгүйгээр биеэс С вирус аяндаа дархлаа систем маань дийлээд гарчих боломжтой гэсэн. Энэ бол нөгөө нэвтрүүлгийн ихэнд ярьжсэн хуу хүний дархлаа тогтолцооны онцлогтой холбоотой байна. Тэгэхээр вирустэй л болчвол одоо би өнгөрлөө одоо ингээл цирроз юм байна, хавдар юм байна гэсэн ойлголт бол биш. Бид нар вирустэй болсон тохиолдолд бид нар эмчийн хяналтанд тогтмол байснаар эмчилгээг хийснээр тэр цирроз руу явдаг шат, тэр хавдар руу яваад байгаа тэр шатыг бид нар тэр дорн зогсоочих бас боломжтой. Тэгэхээр эмчийнхаа хяналтанд маш сайн байж ах хэрэгтэй. Архаг одоо элэгний архаг өрөвсөлттэй хүмүүс маань. Манай ард түмэн ярьдаг шүү дээ. Элэг өвддөг юм уу? Элэг бол өөрөө дүлэн эрхтэн ш тэгээд эмчнэр ч ярьдаг. Тэ эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ч өөрсдөө ярьдаг. Элэг өрөвсөд ингээд цирроз болтлоо яваад хахад яагаад бидэнд өвдөл мэдэгдэхгүй юм бэ? Бидэрт мэдрэгдэхгүй юм бэ гэхээр энэ бол өөр бол нөө мэдрэлийн судал
элгэний эс дотор бол байхгүй. За тэрнгээрээ хүн маш түлээ. Тэгээ илэрч байгаа шинж тэмдэг нь маш ерөнхий. Ядарна, сулдна, тэ хоолны туршил буурна, хоолны шингэц буурна. Ийм ерөнхий шинж илэрдэг учраас хүм тэр болгон за миний элэг муудаж байгаа юм байна гэж мэддэггүй. Тогтмол эмнэлгийн үзлэг урчин сэргийлэх үзлэгт хамрагдсанаар бид нар үнэхээр энэ вирусын халдварыг авч уугүй юу, элэгний эмгэг бидэнд байна уугүй юу гэдгийг илрүүлэх боломжтой. Элэг бүтэн амьдрал гэдэг хүмүүний амьдралын үндсэн гэлтэй. Юутай ч зөвлөхгүй энэ амьдралын төлөө, энэ л өдрийн төлөө бат сүх, сэтгэлийн тэнхээ, тэсвэр төвчээр хатуу жилтайгаар тэмцэж чадсан юм. Одоогоос 3 жилийн өмнө аавын ууган хүү, хүний сайхан хань, цэцэг шиг 3 охины эцэг бат сүх, элэгний хор тавдартай гих онцтойгоор мэс засалд оржээ. Олон цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болж, элэгний голомтод байрласан хавдрыг эмч нар авсан юм. Айдас ард хоцорлоо гэж бодсон бат сүх 6 сарын дараа ажилдаа орж хамт олонтойгоо инээж явсан ч дахин энэ аимшиг төвчнөр өвдөн хэмээн санаагүй юм. Гэтэл яг 3 жилийн дараа тэр дахин хор тавдартайг онж сонсчээ. Эхлээд дуулаад бол маш хэцүү хүнд байсан. Одоо би чинь нэр юу болчих вэ? Ерөөсөө нэг юм яана гэдэг бол ерөөсөө одоо ч төсөөлөжгүй явж байсан хүн чинь одоо нэг хавдар гээл одоо энэ айхтар юм дуулахар чинь одоо тэгээд өөртөө айгүй хэцүү л санагдчихсэн. Манай хүн чинь багтаа бас тийм шар мар өвчнөр өвчлөж байсан юм шиг байлаа. Би бас сүйд нь бас юм судалсан. Яагаад л энэ одоо элэгний өвчнөр ингэж яац юм болоо гэсэн чинь баг магадаа шарлж л байсан байлаа. Тэрнээсээ болоод хүний элгэнд нь янз янзын C вирус одоо болохоор тэр нь тэгэл идэвхжиж яваал тэгэл элэг явандаа муудаал. Би бол тамхи их татдаг байсан. Тамхи татдаг байсан, аригч уудаг байсан. Ер нь бас л тэр хүнд хэрэггүй тэр хор зурчлуудыг бол би их л хэрэгжилж байсан хүн. Эмчийн хяналтанд байж тогтмол шинжилгээндээ орж байсны хүчинд л элэгний хор тавдар гих аимшиг төвчнийг тэр газар аваагүй байхад нь онцлуулж чадсан. Хэрвээ тогтмол шинжилгээ өгөөгүй байсан бол эмчийн хяналтыг тоогоогүй байсан бол харамсаад ч барахгүй тийм л хувь тавилан бат сүхийг тойрох биш дайраад гарах байсан. Хатуурлын болоод элэгний хавдрын онцлогоо нь өөрөө айгүй цогц ойлголт. Хүнд ямар нэг элэгний эрүүл мэндийн асуудал гараад эхлээд элэгцсний буюу дотрын эмч дээр очно гэсэн үг. За тэгээд тэр эмч тэр хүнээ үзнэ. Тэрний дараа шаардлагатай байгаа шинжилгээнүүдийг бичнэ гэсэн үг. Энэ хүнд хэвлийн эхо, элэгний эхо юм уу, хэвлийн компьютер юм уу, элэгний ямран юм уу, юу вэ гэдэг нь. Мөн тэрнийхээ хажуугаар энэ хүнд дахиад ямар лабораторийн шинжилгээнүүд хэрэгтэй юм бэ гэдгийг бас бичиж өгнө. Тэрний дагуу дүр сонжлогооны тасагт багжийн шинжилгээ хийлгэн гэсэн үг. Тэгэхээр манай эмнэлгийн хувьд, интермед эмнэлгийн хувьд бид нар элэгний онцлогоог буюу багжийн шинжилгээний онцлогоо гэсэн үг тийм ээ. Лабораторийн шинжилгээгээ цусны шинжилгээ байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр багжийн шинжилгээг бол бүрэн гүйцэтгэх боломжтой гэсэн үг. Одоо элэгний асуудлыг хамгийн эхлээд хоргуу, хурдан, харьцангуй хямдхан үнэтэйгээр нь элэгний эхо шинжилгээ хийж болно гэсэн үг. Тэрүүгээр асуудал шийдэгдэхгүй бол тоцогч бодистой хэвлийн үндийн компьютерийн шинжилгээ хийнэ гэсэн үг. Гэхдээ тэрийг зөвхөн элэгний протокол буюу элэгний эмгэгийг оншилдог тэр хөтөлбөр протоколын дагуу хийнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар хавдрын эрт илрүүлэхт бол дүр сонжлогоо маш чухал тухай сая ярилцлаа. Тэгэхээр яг интермед эмнэлгээс бэлдсэн сурвалжлагыг хамтдаа үзээд эргээд студидтэй холбогдцгоё. Элэгний имран шинжилгээ гэдэг шинжилгээ сайхан одоо энэ интермед эмнэлэг нэгдснээсээ хойш хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ шинжилгээ нь одоо жил гарan хийгдэж байна. Нийтдээ элэгний имран шинжилгээгээр манай эмнэлэг дээр одоо 50-д хүн ийм төрлийн шинжилгээ хийлгэсэн гэсэн үг. Гэхдээ энэ элэгний имран гэдэг шинжилгээг заавал хүн болгон толгой дараалал хийгээд авах шаардлага байхгүй. Ямар үндслэл дээр хийх үү гэхээр эхогийн шинжилгээнд дээр ямар нэгэн өөрчлөлт жижиг зангилаа гарч ирээд голомт гарч ирээд тэр нь эхогийн шинжилгээгээр ялгаа онцлогоо их боломжгүй. Одоо жишээлбэл хэмжээний хувьд хэтэрхий жижигхэн 1.5 см түүнээс жижигхэн байдаг юм. Тэгээд дараа нь компьютерийн шинжилгээ хийсэн чинь компьютерийн шинжилгээнд дээр нөгөө голомт нь харагдахгүй. Мөн эсвэл бас ялгаа онцлогоо хийх боломжгүй тохиолдолд эргэлзээтэй тохиолдолд элэгний имран шинжилгээ гэдэг хийдэг гэсэн. Интермед эмнэлэг дээр очиж нарийн шинжилгээнүүд хийлгэсэн байгаа. Төрс онцлогоон дээр болоод яг л одоо тэр хүний өвчний онцлогоо шинж тэмдгүүд нь бол бүгд л гараад ирж байгаа. Тийм юм сайн хөгжснөр бол энэ хүний чинь хамаагүй өвчин үе төрөх юм гэдэгтэй л ингэж л яасан та.
Бацүк гэдэг энэ кейс байна тий тохиолдсон. Энэ тохиолдол дээр бол энэ хүн элэгний эхо шинжилгээ хийлгэсэн, өмнө нь хагалгаанд орж исэн, элэгний хавдартай байсан, тэгээ хяналтын шинжилгээ хийлгээд явдаг хүн гэсэн. Тэгэхээр тийм хяналтын шинжилгээнүүдийг хийлгэжээд одоо эхо дээр нэг эргэлзээтэй зүйл гарч ирээд элэгний 5 дугаар сегментэд. Тэгэхээр нь стандартынхаа дагуу элэгний хэвлийн үндийн тооцогчтой компьютерийн шинжилгээ хийлгэсэн гэсэн үг. Тэгээд хийлгэсэн элэгний 5 дугаар сегментэд болоод байгаа хавдар нь болоод элэгний 1-р сегментэд байгаа хавдрууд нь бол энэ тухайн компьютерийн шинжилгээнд дээр харагдаагүй гэсэн. Тэгтээ одоо тухайн хүний лаборатори үзүүлэлтүүд нь жоохон одоо хэвийн бус болсон өөр давхар сэжиглэх зүйлүүд байсан учраас энэ хүнд элэгний ямран шинжилгээ хийсэн гэсэн. Тэгээ элэгний ямран шинжилгээ хийхээр одоо та бүхэн зурган дээрээс харж байна. Элэгний 1-р сегментэд ийм хавдар байгаа нь харагдаж байна гэсэн. Энэ компьютерийн шинжилгээнд бол энэ харагдахгүй байна гэсэн. Хоёр өөр шинжилгээний зураг би харьцуулаад гаргацсан байна. Яагаад ямран шинжилгээнд дээр харагдаад байгаа мөртлөө компьютерийн шинжилгээнд дээр харагдахгүй байгаа юм бэ гэдэг ингэхлээр тухайн шинжилгээнийхээ онцлог хүчин чадал зүйлүүдээс хамаарч байгаа гэсэн. Ямран шинжилгээ нь өөрөө 1.5 см болоод түүнээс жижиг хэмжээтэй элгэнд үүссэн ямар нэгэн голомд хавдар зангилаа юм байх юм бол тэрийг илрүүлэхдээ энэ нь юу вэ гэдгийг нь одоо жишээл хэлэх боломжтой гэсэн. Эрт үеийн элгэний хавдар юм уу? Эсвэл одоо элгэний хатуурал зангилаанаас болж үүссэн одоо зангилаа юм уу гэдгийг хэлэх боломжтой гэсэн. Манай лабораторийн тасагт элэгний эмгэгийг илрүүлэх олон төрлийн шинжилгээнүүдийг хийж байна. За үүнээс хамгийн түрүүнд элэгний үйл ажиллагааг үнэлэх зорилгоор хийж байгаа биохимийн шинжилгээ маань нийтдээ 10 үзүүлэлтээр хийгдэж байгаа. Мөн элэгний вирусын халдварыг илрүүлэх шинжилгээ тухайлбал А вирус, Б вирус, С вирус, Д вирус, И вирусын халдварыг илрүүлэх шинжилгээг бол мөн хийж байна. За тухайлбал Б вирусын халдварыг илрүүлэх шинжилгээг нийтдээ 7 төрлийн үзүүлэлтээр хийж байгаа. За мөн элэгний хавдрын маркерийн шинжилгээг хийж байна. За мөн элэгний Б, С вирусын халдварыг одоо вирусыг тоолох шинжилгээг бас мөн цогцоор нь бол хийж байна. Монгол улсын эмийн бүртгэлд 2015 оны 1 сарын байдлаар 3501 эм бэлтгэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлтгэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шилдэг жор, дэлхийд танигдсан чанар. Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. За бид сая онцлогооны тухай нэлээд төлхөө ярьлаа. Тэгэхээр онцлогооны дараагийн асуудал бол мэдээж эмчилгээний асуудлууд байгаа тийм ээ. Элгэний хавдрын хувьд бол эмчилгээний хувьд бол одоо орчин үед бол байж байгаа хамгийн гол үндсэн эмчилгээ гол зорилго бол эрт илрүүлэх. Эсвэл бүр тэрнээс бүр урагшлуулад ярих юм бол элгэн дээр байж байгаа вирусыг устгах. Эмчилж одоо элгэний хавдар төрөх тэр элгэний хатуурлын нөхцөлд хүрэхгүй. Элгэний хавдар зурчин сэргийлэх байх нь тийм. За элгэний хавдрын хувьд бол одоо эмчилгээний сонголтын хувьд бол хамгийн нэгдүгээрт бол мэслийн эмчилгээ явагддаг. Тухайн хавдрын уншитаас хавдрын эрт үед хэдэн уншиттай? Хавдар бол үндсэндээ бид нар бол 3-аас 4 үе шат хвчлэн яриаддаг тийм. Тэгтээ бол 1-2 дугаар үе шат эсвэл одоо A, B ангилд байж байгаа энэ өвчтүүд мэслийн эмчилгээ их асуудал яриад. Тэгтээ элгэний юун дээр нэг онцлог юу гэхээр зэрэг бидний нөгөө яриад байгаа вирус гепатит элгэний хатуурал гэдэг бол элгэн дээр байж байгаа яг одоо үйл ажиллагаатай эсийн тоо цөөрөд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг магадгүй элэг одоо энэ модель дээр харагдаж байгаа шиг ингээд байж байгаа боловч хатууралтай элгэн дотор яг үйл ажиллагаатай элэг цөөхөн гэсэн үг байхгүй. Хэсгэн цөөхөн одоо цөөхөн эс ажиллаж ийн гэсэн үг байхгүй тийм. Цөөрөлгээ хийгдсэн юм байна тийм ээ. Тэгэхээр одоо мэслийн эмчилгээ хийхийн тулд бидний анхаарах ёстой зүйл бол энэ элэг мэслийн хагалгааг одоо даах чадамжтай үгүй юу гэдгийг заавал авч үзэх ёстой. Нэгдүгээр тодорхойлох юм байна. За тэрэн дээр бол манай гептолог эмчнэр төр сонслогооны эмчнэрийн оролцоо зайл шаардлагатай байдаг. Яг тоо ингээ хэлэх юм бол эрүүл элгэний хувьд одоо ямар нэгэн вирусын халдвараа өвдөг хатуураагүй элгэний хувьд бид нар бол 70% хүртэл 60-аас 70% одоо тайрах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол түрүүн сарамтны эмчийн хэлдгээр элэг өөрөө төлждөг гэдэг. Төлжөөд үйл ажиллагаа одоо организмын хэрэгцээг хангаддаг тийм явах боломжтой. 60-аас 70% үүдэж одоо зүгээр одоо энэ элгээр ингээд аваад үзэх юм бол одоо энэ хүртэл одоо хамаг байдаг. Элгэний одоо хамгийн их зузаан одоо баруун талыг тэр чигээр нэгээд авахд
тухайн хүний одоо организмын хэрэгцээг аваад явах боломжтой гэж үзэж байгаа шинжилгээ байна. Илгэний хатууралтай хүмүүст болохоор бид нэр хамгийн багадаа 40% үлдээхгүй бол тухайн хүн хагалгааны дараа илгэний дутагталд ороод одоо амь насны эрсдэлд орох юм аюултай байдаг. Хэдийгээр одоо хавдрын хэмжээ жижигхэн байлаа ч гэсэн тухайн одоо илгэний үйл ажиллагааны хязгаарлалт болсон юм байх юм бол бусдын эмчилгээ хийх боломжгүй тохиол байдаг. За тэр иймэрхүү нөхцөл байх юм бол бид нэр одоо манай дүрс онцлогооны эмч нар одоо тэдний одоо тусламжны эмчилгээгээр эмчилгээний өөр хувилбаруудыг сонгодог. Тухайлбал юм бол хүмүүсийн ярьдаг суд сүглэх эмчилгээ эсвэл одоо өндөр давтамжтай радио долгионоор хавдрыг шарах эмчилгээнүүд. За ийм л эмчилгээний гол үндсэн одоо аргууд байж байна. Тэгэхээр миний ойлгосноор ерөнхийдөө үе шатаас үл хамааран месцлийн эмчилгээ бол үндсэн гол эмчилгээ юм байна гэж ойлгож байна. Яг үе шат гэдэгтээ бол мэдээж илгэний үйл ажиллагаатайгаа бол заавал уялдаад яваад байгаа байхгүй тийм нэг талаасаа. Гэхдээ үе шат гэдэгтээ бол энэ зөвхөн илгэнд агуулгдсан зөвхөн илгэнд л байж байгаа хавдар эмчлэгдэх боломж байх нэг талаас нөгөө талаас илэг өөрөө үйл ажиллагаа нь алдагдаагүй эрүүл байх магадлал айгүй чухал байх юм. Тэгжээс мэслийн эмчилгээгээр эмчлэгдэнэ. Хэрвээ одоо муу одоо их удаан хугацаагаар өвдөд одоо хатуураад үйл ажиллагааны алдагдлалд орсон илэг байх юм бид бас мэслийн эмчилгээ хийх боломжгүй. Тэгэхээр жишээлбэл хүмүүс мис заслаас бас жоохон цэрвшээх айх юм явдлууд байдаг л да. Тухайлбал нээжгэл юм бол болдгүй гинлээ. Тэр чинь үсэрхийлчдийн гинлээгээ тойроо яваад байдаг. Тэгээ нөгөө АЦД ч байдаг юм уу? За эсвэл одоо ямар нэгэн юм өөр гайхамшигтай аргын эрэлт гардаг. Ямар нотлохоо байна гэхлээр зэрэг одоо дэлхийд даяар болохоор зэрэг энэ одоо өндөр хөгжилтэй Япон, Солонгос одоо бидний одоо гол одоо загвар болоод байгаа. Тэр төвшөнд хүрэхийг хүсээд байгаа тэр одоо орнууд жишээлх юм бол илгэний хавдрыг мислаар эмчлээд тэгтээ зөвхөн эрт илрүүлэгдсэн үед шүү дээ. За. Тэр нөхцөлд илгэний хавдраар өвчлсөн хүн бол мислийн эмчилгээ хийгээд 70-аас дээш хувь нь 5 жилээс илүү амьдарч байна. Илгэний хавдар дээр нэг онцлог юу байгаа гэхээр зэрэг бидний түрүүчийн дурдаад байгаа нөгөө айхтар одоо илгэний вирусын халдвар бол энэ илгийг өөрөө хавдар үүсгдэг юм орчин болгочод байгаа байхгүй. Бид нар бол одоо мислийн эмчилгээний аргаар нөгөө үүссэн байгаа хавдрыг аваад тэр хавдар цаашаа дарахах, томрох, амь насанд одоо аюул үргэсэн үсрхийл ийм хүндрэл үүсгэсэн сэргийлээд эмчлээд байгаа байхгүй. Тэгтэл энд үлдээж байгаа илэг энэ илгийг орлуулах юу ч байхгүй. Хүн заавал илэгтэйгэл байх хэрэгтэй. Хамгийн багадаа 25%, 30% тайл үлдчихэж л хүн амьдрах нь шүү дээ. Одоо өөрөөр бол орлуулах аргагүй учраас нэг л хавдраар өвдсөн хүн бол мислийн эмчилгээнд орлоо энэ хавдраас би одоо 100% ангижрлаа гэж бас үзэж болохгүй нь шүү дээ. Ягаад тэр илгэнд хавдар үүсэх магадлал байж байна. Тийм учраас дахиж үүсэх. Тийм учраас одоо гадаадд байж байгаа энэ өндөр хөгжилтэй орнуудын тоо юу гэж байгаа гэхээр зэрэг нэгэнтээ мислд орсон улсуудын 60 орчим хувьд нь 3 жилийн дотор хавдар ямар нэг байдлаар дахиж үүссэн байгаа юм. За. Гэхдээ тэр хавдар 3 жилийн дотор үүссэн байлаа ч гэсэн хэрвээ бид эрт одоо энэ манай Бацсахгүй тохиолдол шиг жижигхэн байхтыг дахиад одоо нөгөө хавдрын мислийн эмчилгээгээр эмчлээл энэ хүмүүс маань эрдэм байдалд ороод амьдрах боломжтой. Тэгээд одоо сүүлийн үед гарч байгаа нэг дэвшил болохоор зэрэг одоо манай гептолог эмчрийн хийж байгаа илгэний вирусыг устгах эмчилгээний боломж маш сайжирч байна. Бид зөвхөн мислийн эмчилгээ хийгээл за одоо ингээд дахиад үүсч магадгүй гэл хүлээгээд байж байгаа биш. Үүнтэй байж байгаа илгэний өрөвслийг зогсоох цаашдаа одоо хавдар үүсэх тэр нөхцөлийг дарангуулах үгүй болох эмчилгээний боломж ингээ үүсээд ирж байгаа байхгүй юу? Амгалан эмчийн дурдсанаар бид нар шалтгаан болж байгаа тэр эрсдэлт тэр шалтгааныг бид нар талсан зогсоосноор дахин одоо цирроз маань дамжрах за тэгээ хавдрын шинэ голомт үүсгээс сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энд маань гол нь вирус гепатитийн үед бид нар вирус эсрэг эмчилгээнүүдийг одоо манай Монголд эхнээс ороод ирсэн байгаа. Тэгэхээр Б вирусын тухайд жишээлбэл Б вирусын тоо өндөр байх тусмаа хавдраар өвдөх эрсдэл нь маш өндөр. Тэгэхээр тэр хүн бол эмчэд үзүүлээд хэрэг үнэхээр эмчилгээ хийх шаардлагатай үе шатндаа байгаа бол вирус эсрэг эмчилгээг аль болох эрт авснаар цирроз хавдраас бидний сэргийлэх боломжтой гэж үзнэ. Хавдар болоод хавдраа тайруулсны дараа ч гэсэн вирусын Б вирусын эсрэг эм уугаад явж байгаа бас олон үйлчлүүлэгч манай эмнэлэгтэр байгаа. За С вирусын тухайд яг цирроз болцсон илгэн дээр вирус эсрэг эмчилгээ хийх асуудал нэлээд хүндрэлтэй. Гэхдээ мөдгөн манай улсад одоо шинэ С вирусын эсрэг эм орж ирснээр ер нь бүх хүмүүс маань хавдартай ч вэ, циррозтой ч вэ, цирроз үүсгэхээс өмнө нархаг өрөвсөлтэй ч хүмүүс маань вирусын эсрэг эмчилгээг хийгээд энэ аюултай одоо эрсдлээс өөрийгөө хамгаалах бас боломжтой болно. За тэгээ эмчлийн зөвлөгөөн дээр гол танилцуулга өвчтөн болохоор Бацсахгүй 50 настай илгэний олон тооны 2 хавдартай
илгэний архаг одоо хатууралтай циррозын өөрчлөлтөд эмчилүүлэгч байгаа. За бидний төлөвлөж байгаа хаалганы хувьд болохоор зэрэг за өмнө 2011 онд хийгдсэн бэлтгэлийн дараа бол илгэний дутагдлын шинжүүд гүнзгий явагдаж ирсэн учраас илгэний том тайралт хийхээс бол зайлсхийх заашгүй шаардлагатай байгаа. За тэгээ бидний төлөвлөж байгаа хаалгаа бол илгэний 1-р сегмент болон 5-р сегментэд байрласан хавдруудыг тайрж авах юм нислэг хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоо энийг би ер нь яах бол тэсэх болов тэсч гарч чадах болов гэж бас дотроо бодож байсан л да. Хагалгаа маш удаан өгсөн байлээ. Манай гэрийнхэн бол ингээ намайг хүлээгээд ингээд одоо тэр хаалганы явуулгээд ингээ гадаа байж хахад бол 10 цаг үргэлжилсэн байгаа. Тэгэхэд тэр эмч бол 10 цаг зогсоогоороо надтай нуцалсан байгаа юм л да тэр эмч. Гарч ирэхэд хөөрхийн хангалтын эмч мэн бол өстой бүр ингээ бүр хоёр хөл дээр говьцсан гарч ирж байсан гэж байгаа тэр надад хаалгаа хийсэн эмч мэн. За сайн байна уу? За сайн байна уу? За эмчнэр гайгүй. За эмчнэр маань хаалгаа дуусчлаа. За хүүгийн хаалгаа амжилттай боллоо. Бид нар яасан гэхээр зэрэг нөгөө анх та нар тайлбарлаж ирснараа өмнөх үйсэн хаалгааны ивэрхийг мөн одоо наалтцыг салгаад тэгээд одоо эдгийн шалгасан яг бидний нөгөө зурган дээр байснараа хоншиж ирснээр эдгийнх нь 5 болон 1-р сегмент дээр 2 хавдар байна. Тэгээд тэр хавдрыг нь одоо тайрлаа. За тэгээ хаалганы үед бол цус алдалт юм уу юм тийм хүндрэлтэй байдал үүсэв. Хаалганы амжилттай сайн хийгдлээ. Энэ мис засал эмчилгээний дараа бол эмчилгээний дараах үе гэдэг бас чухал зүйл байгаа. Энэ нэг талаасаа эмнэлгээс хамааралтай боловч нөгөө талаасаа хувь хүний одоо анхаарах ёстой чухал зүйлүүд ч гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ мис заслын дараа ямар одоо энэ анхаарах зүйлүүд байдгийг энэ тал дээр бас танай эмнэлгийнхэн яаж ажиллаж байна вэ? Ямар ч том хагалгаа хийсэн мэдээгүүжүүлэх баг тийм ээ. Хагалгааны дараа одоо эрчим тэмчилгээ хийх баг гэд том багууд тусалж дэмжиж бие биенээ одоо дэмжиж орж байгаа. Энэ бүхний хамтын одоо бүтээл. Хэрвээ хичнээн том хагалгаа хийгээд хагалгааны дараах одоо эмчилгээ, асаргаа, сувилгаан бол төдийчнээгээр бас үр дүн муу байх ч юм уу эмнэлгийн практик тийм байдаг. Энэ тохиолдлын маань хувьд дараах эмчилгээгийн цолмын эмч маань ямар одоо зарчмыг баримталж урьдчилан таамаглан одоо ийм хүндрэл гарч магадгүй гэсэн таамаглал байсан уу, хэрхэн яаж эмчилж байсан бэ те, ямар одоо эмчилгээний зарчим баримталж байсан бэ гэдгээ та хэлж өгөөч. Мис заслын дараах уушгины хүндрэл, тухайлбал уушгины хатгаа тийм ээ, уушгины агааржилт багаснаас болоод үүсч уушгины хатгаа бол 26-аас 40% тохиолдож гэдэг юм уу. Одоо тухайн мис заслалтайгаа холбоотойгоор. Дээр нь бол мэдээж хагалгааны дараах өвдөлт. Тэгэхээр байнгын өвдөлттэй байхлаар хүн мэдээж гүнзгий амьсгаа авах боломжгүй. Богино хугацаанд бол хүн одоо урдын хэмнэлтэд орох боломжгүй тийм ээ, босч явах хөдөлгөөний идэх бас сул байх нь бол тодорхой. Дээр нь Бацахгүй хувьд илэг одоо тайруулах мис заслал хийгдсэн. Тэгэхээр тухайн мис заслалтайгаа бас өвөрмөцөөр одоо холбоотой тийм бас хүндрэлүүд бол гарч болдог. Тухайлбал одоо илэг тайрах мис заслын одоо дараа гардаг хамгийн одоо аюултай хүндрэл бол илэгний одоо зочмог дутагдал гэдэг ийм хүндрэл бол бий. Тэгэхээр илэгний зочмог дутагдалд одоо хүргэх тийм хүчин зүйлүүд нь хагалгааны өмнө одоо ямар байдаг юм бэ гэхлээр жишээлбэл одоо энэ хүн урд нь одоо илэгний ямар нэгэн архаг өвчтөй байсан уу тийм ээ. Түрүүнд бол манай эмчнэр илэгний одоо хатуурал гэдэг өвчний талаар бас тайлбарсан. Тэгэхээр илэгний хатуурал өвчтөй байсан уу юу? Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь болохоор хагалгааны дараа энэ хүнд илэгний хэдэн хувь нь үлдэх вэ гэдэг талаар бас ярьсан тийм ээ. Тэгэхээр энэ бол бас нэг нөлөөлөх том хүчин зүйл болдог. Гуравдугаарт нь болохоор хагалгааны явцад тухайн одоо илгэнд цусан хангамжийн алдагдал бас хэрэг хурж байсан бэ. Яг энэ бол ажил бартаагаа холбоотойгоор илүү тийм эмнэлгийн одоо нэр томьёо хэрэглэгдэн л дээ. Тэгэхээр бол мэдээж хагалгааны явцад бол тухайн одоо илэгний тийм ээ одоо цусан хангамжийн төр хугацаагаар одоо
боох ч гэдэг юм иймэрхүү ажилбарууд бол хийгддэг. Гэтэл энэ одоо ажилбар маань тухайн одоо илгийг цусан хангамжийн алдагдал бас хэдийн хугацаагаар ингээ хүргэж гэнэ вэ гэдэг иймэрхүү одоо 3 том одоо хүчин зүйлээс үндэслээд хаалганы дараах одоо илгэний цочмог дутагдал гэдэг бол хүндрэл бас үүсэх бол нэг нөхцөл бүрддэг. Тэгэхээр илгэний цочмог дутагдал нэгэнд үүссэн тохиолдолд энд бол нас барал бол нэлээд өндөр. 8-аас 32% гэж бол үздэг ба. Тэгээ мэдээж одоо илгэний нөгөө суур одоо архаг өвчнөөс бол шалтгаалх нь бол тодорхой. Яг хөө тэрний эрчим дэмжлэгэнд нэг 5 хонсон л доо. Эрчим дэмжлэгийн тасгал бол 5 хоногийн дотор л намайг ер нь хөл дээр нь босгосон шүү. Аав нь за та настай хүмүүс ядарч нэ. Мэлтэр битэр ихээр л өглөө 5 цаг 6 цаг гэж манай аав хүрээдэр штэ. Яасан бэ та гэхээр энэ мөхөөгөө одоо бас ингэсэн гэж бодохоос сэтгэл өвдөөдрөөс сууж чадахгүй нэ гэж өглөөний 6 цаг гэхэл хүрээдэр штэ. Энэ бол манай эрчим дэмжлэгээний тасаг байна. Бид нар бол сэхэн амьдруулах тасаг гэж нэрлэгддэг. Сэхэн амьдруулах тасаг гэдэг маань өөрөө эрчим дэмжлэгээний буюу хүнд өвчтөн хаалгаа, том хаалгааны дараах эрсдэлтэй өвчтнүүд болоод доторын архаг болон цочмог амь тэнцсэн өвчтнүүдийн эмчилдэг ийм тасаг байгаа. Тийм учраас эмчилгээ маань найдвартай аюулгүй хяналт болон эмчилгээ хийгдэх шаардлагатай ийм тасаг байгаамаа. Манай энэ тасгийн онцлог нь бол одоо дэлхийн нийтэд батлагдсан эрчим дэмжлэгээний стандартын дагуу зохион байгуулагдсан мөн тэр утгаараа хяналт болоод эмчилгээ бүрэн найдвартай хийгдэх ийм зохион байгуулалттай агааржуулалтын систем бүрэн шийдэгдсэн ийм тасаг байгаа юм. Тухайлах юм бол бидний өвчтний ор бол өвчтнөө орон дээр нь хилэлдэг, жингийн ялгаа гардаг, хяналтын системийг маань сувилагч нар сувилахын суурин дээрээсээ хянах боломжтой ийм одоо тоноглогдсон, бүрэн тоноглогдсон эрчим дэмжлэгээний тасаг байна. Монгол улсын эмийн бүртгэлд 2015 оны 1 сарын байдлаар 3501 эм бэлтгэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлтгэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шилдэгжор, дэлхийд танигдсан чанар Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Тэгэхээр хүний бие махбод бол эргэтнүүдээс тогтдог, эргэт нь болохоор эд эсээс тогтдог. Тэгээд ямарваа нэг өвчний үед бол энэ одоо эдэд бүтцийн өөрчлөлт гардаг янз бүрийн тэр бүтцийн өөрчлөлтийг л одоо лабораторийн боловсруулалт хийгээд тэгээд одоо микроскопын тусламжтайгаар харж онж дүгнэлт өгöd байгааг нь одоо эсийн шинжилгээ, эдийн шинжилгээ гэд нэрлэдэг байгаа юм л да. Тэгээ хамгийн одоо нотлохын тулгуурласан бодиттой онцлогооны магадлал өндөртэй ийм шинжилгээний арга. Ер нь бол хортой авдрын үед бол эдийн шинжилгээгээр оншийг баталж ээж дараагийн эмчилгээний асуудал шийдэгддэг. Орчин үед бол ерөөсөө ямар ч эргэтнээс эд эс авах боломжтой болцсон л доо. За жишээлбэл хүндэт эргэтэн одоо улаан хоолой ходоод одоо бүдүүн гиз давсагч гэдэг юм уу тэр бол дурандаа давчна. За цул эргэтнүүдээс бол одоо элэг, бөөр, уушиг, бамбай одоо юу ч гэдэг. Энэ эргэтнүүдээс бол компьютерийн тусламжтай, эхойны тусламжтай энэ харж агаад, хянаж агаад, зүгээр хатгаад эдийн шинжилгээ жижигхэн эд тасалж аваад одоо шинжилнэ гэсэн үг. Мисаслаар тайрагдж ирсэн эд эргэтнийг заавалчгүй одоо эд эсийн лабораториор оншийг баталгаажуулах ёстой. Эд эсийн төвшөнд ямар өөрчлөлттэй байна вэ гэдэг нь. Энэ маш чухал ач холбогдолтой. Ялангуяа хортой хавдрын үед манай одоо шинжилгээний онж дүгнэлтийн дараа эмчилгээний тактик боловсрогдно. Одоо үе шат ер нь бол хавдрын тавилан бас тодорхойлогддог. Тийм учраас маш чухал шинжилгээ. За манай эмнэлгийн хувьд бол бас арай жоохон өвөрмөцөлтөө яагаад гэвэл эмнэлэг дотроо эд эсийн лабораторитой учраас одоо мисаслын үед шууд тайрагц зэрэгтэн бол шинээр нь ямар нэгэн бэхжүүлэх уусмалт хийхгүй авчирдаг. Энэ бол одоо олон улсын стандартад нийцсэн ийм одоо аргачлалын дагуу бид нэр материалыг бэлтгэхэд одоо зүсэж авахд бол шинээрээ ирэх нь бол ач холбогдолтой байдаг. За ингээд мэдээж хэрэг лабораторийн үйл ажиллагаа явагдана, боловсруулалт хийгдэнэ. Энийний дараа бол одоо шинжилгээний бэлтгэл над дээр ирнэ. Тэгээд би одоо онц дүнэлт тавина л да. Бид нар бол хариуг Америкийн хавдрын хариу дээр одоо Бацхийн энэ хариун дээр хэлэхэд хавдрын одоо
нийгэмлэгээс баталсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм протоколын дагуу хариуг өгж байгаа. Энэ хариугаа бол бид нэр 16 асуултыг бүгэлж хариулж байгаа. Энэ ямар хэлбэрийнх юм бэ? Ингээ хамрагчин хэлбэрийнх байна гэд. Өөх одоо байна уу, байхгүй юу? Капсулын бүрхүүлийн нэвчсэн байна уу? Цусны судас венихийг нэвчиж үү? Артерийн судас нэвчиж үү? Цөсний цоргыг нэвчсэн байна уугүй юу? За ингээд бүх асуултанд хариулсаар идэл одоо энэ нь бол 16 асуултыг хариулдаг. Хамгийн сүүлд нь бол энэ нь бол PT2 гэж 2 дугаар үе шатанда байгаа юм байна гэд ингээд бусад одоо хавдргүй газраараа бол жишээлбэл ингээд циррозтой байна гэдэг нь. Энэ бол жишээлбэл элэгний ердийн юм шиг зангилаа байна л да. Тэгээ энэгээр ингээд холбогчид ургацсан циррозын ийм одоо өөрчлөлттэй байна гэд. Монгол улсын эмийн бүртгэлд 2015 оны 1 сарын байдлаар 3501 эм бэлтгэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлтгэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шилдэг жор, дэлхийд танигдсан чанар. Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Бид студидтэй Бацухгын аав Нэмдолгойг бас урьсан. За сайхан урьж байна. Сайхан урьж байна уу? За та суугаарай. За хүн сайхан идэгсэн тийм ээ. Таны сэтгэл санааг сайхан байгаа үсттэй. Маш сайхан байна. Хамгийн одоо том хүүн одоо гинтийн ийм одоо хондоо өвчин ийм гихтэй одоо шаналж эхлэхэд бол би өөртөө яг одоо тэрхүү хүнд өвчин туссан мэт одоо хондоо болж ганц би биш тэндний одоо ар гэрийнхэн тэгээ тэрний одоо хэдэн дүүнэр ойр хавийнхан бол маш их одоо санаа маань зовж ингээд энэ дээр бол үүдэ тавих одоо зөвлөмж за юм талаараа шаардлагач гэх юм уу маш их одоо болдог юм байна л дээ. Ингээд би ийм дахин хагалгаанууд хийж хүүгийн минь одоо хондоо амьдралын үргэлжлүүлэх ядныг нөмөрсөн тэрхүү аимшиг одоо хондоо аюулт өвчнөөс ангижруулсан энэ одоо хондоо гар нийсэн хүчрхэг хамт олон та нөхдүүд бол улс их орондоо ард түмэндээ үлэм жишийг бүтээх, цаглашгүй ихийг бүтээх ийм ирээдүйтэй сайхан хамт олон гэдгийг тэмдэглээд та нөхдийн одоо ажилч нь үргэлж амжилттай байж амьдрал чинь аз жаргалаар бялхаж энэ одоохондоо ариун үйлстэй улам ихийг бий болгож бүтээгээрэй гэж хүсэж ирэж байна. За танд баярлалаа. Эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Маш та. За. Тэр одоо намайг одоо хаалганд байхад одоо эмчилж сувилсан тэр эмч сувилагч нарт л одоо энэ аюулт өвчнөөс аварж өгсөнд нь маш их талархаж байна. Нэвтрүүлгийнхаа төгсөлд бид нар яг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг энэ ойлголт гэдэг бол чухал тухай бид нар бас дахин ярьж ирсэн. Энэ талаар та хүмүүс маань юун чухал юм бэ гэдэг талаар энэ талаас хэдүүлээ товчхон ярилцаад нэвтрүүлгийн өндөрлөе гэж бодож байна. Илэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд бид нар бол хамгийн түрүүнд тэр хамгийн төгөөмөл шалтгаан болоод байгаа вирус гепатитаас сэргийлснээр бид нар энэ илэгний өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр вирус гепатитийн тухайд гол үүсгэгч нь одоо архаг цирроз үүсгэж байгаа шалтгаан маань BC дельта вирус гэдэг байна. Тэгэхээр B вирусын эсрэг бүх нийтийн дархлаажуулалтын аян бол манай улсад 1992 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр 92 оноос өмнө төрсэн хүмүүс бол энэ хөтөлбөрт хамрагдаагүй дархлаа байхгүй л гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хүмүүс маань эмнэлэг дээр BC вирусын шинжилгээ өгөө дархлаа тогтсон эсгээ тогтоолгоод за тэгээд тэр үнэхээр дархлаа байхгүй бол сайн дурын вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдсанаар B болон дельта вирусаас давхар хамгаалчих боломжтой. Харин C вирусын тухайд бол одоогоор дэлхийд дахинд бол вирусын эсрэг вакцин гараагүй байгаа учраас бид нар аль болох эрсдэл зан үйл халдвар авах тэр боломжуудыг л хааснаар өөрийгөө тэр аимшигт өвчнөөс хамгаалах боломжтой, сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Бид хор тавдрын эрт үед нь илрүүлэх юм бол төгс эмчилгээ хийгдэх боломж нөхцөл бол Монгол оронд бүрдсэн байна. Тэг энэ бол 1-2 жилийн асуудал биш, маш олон жилийн маш олон хүмүүсийн одоо зүтгэл хичээл зүтгэлээр бий болчиход байгаа нөхцөл байдал байж байгаа. Тэгэхээр одоо азтай мэдээ гэх юм, сайн мэдээ гэх юм бол монголчууд бол Монгол орондоо эмчлэгдэх боломжтой. Хамгийн гол нь одоо эзэн хичээвэл заяа хичээд гэдгийг үгээр өөрсдөө эмгэгтэл эрт хандаж эрт онцлуулах ийм зайлшгүй шаардлагатай байна. Тэгэх юм бол одоо
хорд хавдар өвчнийг ялж чаднаа л гэж хэлмээр. За баярлалаа. Тэгэхээр 120 эрүүл мэндийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар бид нар элэгний хавдрын тухай ярилцлаа. За тэр дундаа энэ элэгний хавдар гэдэг бол яг хуу төгшөөр дэлдсэн амьд төрүүлсэн ийм зүйл боловч энийг бид нар эрт хандаад, эрт илрүүлээд эмчилгээ онцлогоонд эрт орох юм бол одоо хамгийн гол нь эмчлэгдэх ийм боломжтой юм аа. Ийм боломж нөхцөл бол манад байна. За нөгөө тэгүр энэс хамгийн чухал зүйл бол мэдээж урьдчилан сэргийлэх асуудал юм аа гэдгийг үзэгч та бүхэндээ дахин хэлье. Монголчууд тэгдэг штэ. Инээвэл элэг баярладаг аа гэдэг. Энтэй та ерөн санал нийлэх үү? Тэгэлгүй яах вэ? Хүн болгон инээж явахалтгаа, эрүүл авахалтгаа. Инээнэ гэдэг эрүүл байна, аз жаргалтай сайн сайхан амьдарч байна гэдгийг бас нэг бэлэг тэмдэг болов уу гэж би боддتي. Ингээд та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө манай нэвтрүүлэгт бас санаа зовниж манай студид ирсэн энэ нэвтрүүлэгт маань оролцсон та бүхэндээ баярлалаа. Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Баяртай үзэгчдээ нэвтрүүлгийнхаа дараагийн дугаараар иргэн уулзцаая. За баярлалаа. Нүүдэг бол